За тавхтынхаа энэ өглөөний амгалаг айлтгая. Нийгмийн бодлого улс орон соёлын шинжилгээ ухааны байнгын ороо 2015 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг өнөөдөр тавьж байна. Тэгэхээр тус байнгын ороо 2015 оны намрын чуулганы хугацаанд 12 удаа 60% одоо дундаж эрсдэлтэйгээр хоролдож 38 асуудал хилцсэн байна. Энэ хугацаанд улсын хурлын чуулганы нэгдсэн оролдооноор 10%, хамт өргөн мэдүүлсэн 28%, дөрвөн тогтоолын төслийг одоо хилцүүлэлт бэлтгэж чуулганы нэгдсэн оролдоонд оруулж батлуулж чадлаа. За мөн тус байнгын орооны бүрэлдэхүүнд байдаг мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нэг удаа оролдож тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн одоо танилцуулгыг сонслоо. Улсын хурлын нийгмийн бодлого улс орон соёлын шинжилгээ ухааны байнгын хороо нь 2015 оны намрын чуулганы хугацаанд хууль, улсын хурлын бусад шийдвэрийн төслийг хилцүүлэлт бэлтгэх, улсын хурлын хяналт шалгалтын чиглэлийг хэрэгжүүлэн хяналт шалгалтын ажил хийх, байнгын орооны гишүүн сонгогчдтойгоо уулзалт хийж, хууль тогтоомж төр засгийн бодлого шийдвэрийг таниулах, иргэд сонгогчдын санал бодлыг судлан цаашдын үйл ажиллагаанд тусгах, олон улсын байгууллага гадаад орны төлөөлөгчдөө уулзаж хамтын ажиллагааны чиглэл бодлогыг тодорхойлох зэрэг чиглэлээр ажиллаж ирлээ. Тус байнгын ороо 12 удаа оролцсон байна. Нийтдээ давхарцсан доогоор 38 асуудал хэлэлцэж 20 санал дүгнэлт, 14 танилцуулга, 12 удаагийн хуралдааны тэмдэглэл гаргасан байна. Мөн 15 хуулийн төсөл, 4 улсын хурлын тогтоолын төсөл хэлснээс байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд 10 хууль. За энэ 10 хуулийг дагаж өргөн мэдүүлсэн 28 хууль, 4 улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлын нэгдсэн чуулганы оролдооноор хилцүүлж батлууллаа. Тайланд хугацаанд байнгын орооноос 10 тогтоол баталсан бөгөөд байнгын орооны тогтоолоор байгуулагдсан 8 ажлын хэсэг 29 удаа хуралдаж, 8 ажлын хэсгийн танилцуулга, хуралдааны 29 тоон бэлтгэж, улсын хурлын мэдээллийн дотоод сүлжээнд байршууллаа. Байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд улсын хурлд өргөн мэдүүлсэн 10 хууль. За улсын хурлын бус шийдвэрийн төслийн талаар 4 хилцүүлэг, 4 зөвлөлдөх уулзалт, 20 уулзалт ярилцлагыг тус зохион байгуулж, нийт 4 хилцүүлгээс гарсан санал дүгнэлтийг холбогдох хуулийн төсөлд тусгаснаас гадна зөвлөмжийг холбогдох яам байгууллагуудад хөргүүлсэн болно. За тус байнгын ороонд хандаж байгууллага иргэдээс нийтдээ 8 өргөдөл ирсэн байна. 53 албан доодод тухай бүрт нь хариу өгсөн. Байнгын орооноос нийт 117 албан доод явуулж 1712 хуудас хууль, улсын хурлын тогтоолын төсөл болон холбогдох лавлах материалыг хөвлөж улсын хурлын гишүүдэд тараасан байна. За нэг хууль тогтоолын төслийн хилцүүлгийн талаар байнгын ороо эрхлэх асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл, 4 одоо улсын хурлын тогтоолын төсөл хилцснээс 6 хууль, 3 улсын хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн оролдооноор хилцүүлж батлууллаа. Хамтын тэтгэврийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ирээдүйн тэтгэврийн үе сангийн тухай, мэрэгжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай, улаан загалмай эрх зүйн байдлын тухай, эрүүл ахуйн тухай, төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлого батлах тухай, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх томлох тухай улсын хурлын тогтоолыг тус батлууллаа. Дүүнчлэн байнгын ороо чуулганы нэгдсэн оролдоонд 20 санал дүгнэлт, 14 танилцуулга, 173 зарчмын зөрүүтэй саналын томьёол бэлтгэн танилцуулсан болно. За хяналт шалгалтын ажлын талаар улсын хурлын гишүүн ариун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, нийгмийн халамжийн үйлчлэгэнд хамрагдалт, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний хүртээмжийн талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тусгай хэрэгцээ сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаад танилцсан, тулгамдсан асуудлуудыг оновчтой тодорхойлж шаардлагатай төсвийг нэмэгдүүлэх саналыг 2016 оны төсвийн тухай хууль тусган батлууллаа. За бусад ажлын талаар за улсын хурлын гишүүн, за нийгмийн бодлого улс орон соёлын шинжилгээ ухааны байнгын орон дарга Батцогт
Дэлхийн гепатитын холбооны ерөнхийлөгч Оном сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Чарлз Гор, Америкийн нэгдсэн улсын вирус гепатиттай тэмцэх үндэсний зөвлөлийн дарга, Оном сангийн төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүн Майкл Нимбург тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан эрүүл мэндийн салбарын тэр дундаа халдвар шар өвчтний талаар Монгол Улсын өнөөгийн байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцсан санал солилцлоо. Мөн байнгын орооны дарга Кембрижийн боловсролын захирал Майкл Осоливан, гүйц захирал Жив Хайвард болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзсан 2014 оны Кембрижийн хөтөлбөрийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Нүүбийн хүүхдийн суран төлөөлөгчийг хүлээн авч уулзсан хүүхдийн эрхийн тухай болон хүүхдийн хамгааллын хуулийн төсөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх холбогдох хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Түүнчлэн хөтөлбөрийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийн талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагуудыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзаж хуулийн төслийн талаар санал бодлоо харилцан солилцлоо. Байнгын ороо хөтөлбөрийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэгт уулзалт, эрүүл элэг, эрүүл чирэг Монгол хүн хэлэлцүүлэг, тэтгэврийн тогтолцооны шинжилт хэлэлцүүлэг, гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулга болон элэгний хорт авдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний цаашдын зорилт, Сүрьеэгөө Монгол, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах сэдвүүд хэлэлцүүлгийг холбогдох яамттай хамтран зохион байгууллаа. Тухайлбал Монгол Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын ороо эрүүл мэндийн спортын яамтай хамтран Сүрьеэгөө Монгол сэдвүүд хэлэлцүүлгийг эрүүл мэндийн спортын яам, хууль зүйн яам, боловсрол соёлын шинжилгээ ухааны яам, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, халдвар төвчин судлалын үндэсний төв, нийслэлийн засаг даргын тамгын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, глобал сангийн дэмжлэгтэй доох Сүрьеэгийн төслийн үндэсний зохицуулах зөвлөл, улсын нэгдсэн төвийн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл өргөн хүрээнд оролцож төрийн ордонд зохион байгууллаа. За тус байнгын ороо мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг боруулах асуудлын дэд хороо доктортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулгыг сонслоо. За дэд хорооны хуралдаанд Монгол улс дахь нүүбийн төрөлцсөн байгууллагуудын суурин төлөөлөгчд оролцлоо. Доктортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн талаар нүүбийн суурин зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хадагтай Транкман, за мянганы хөгжлийн зорилтууд 2030 хүртэлх доктортой хөгжлийн зорилтууд болон энэхүү зорилтуудыг Монгол улс үндэсний зорилтуудтай хэрхэн уялдуулах, зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх болон түүний санхүүжилт Монгол улсын хувьд цааш авах арга хэмжээний талаар одоо танилцууллаа. За байнгын орооноос эрүүл мэндийн спортын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний үйлчлэгийг сайжруулах тухай сэдвүүд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. За Ус байнгын ороогоор батлагдсан хуулийн төслүүдийг сая би дурдсан. За манай улсын хурлын гишүүд маань бас байнгын орооны энэ ажлын хэсгүүдийг ахалж ажилласан гишүүд байгаа. За манай оюун гэрэл гишүүн гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. За одон туяа гишүүн бол хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан байгаа. За манай Бакей гишүүн эрүүл ахуйн тухай хууль, боловсролын тухай хууль, хамтын тэтгэврийн тухай хууль, хүүхд тарах үйлчлэгээний тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Хүүхд тарах үйлчлэгээний ажлын хэсгийг оюун гэрэл гишүүн ахалсан. За манай Содбаатар гишүүн бол ажлын хэсэгт идэвхтэй оролцож бас удаан загалмаа хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан ийм гишүүд байна. Тэгээд гишүүд тус тусдаа товчхон танилцуулахыг дараа нь асуултанд тавья. Хүүхд тарах үйлчлэгээний тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэгээд энэ талаар түрүүний одоо байнгын орооны мэдээлэл дэлгэрэнгүй дурдаад одоо энэ хууль хэрэгжээд эхэлж байгаа учраас шууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэдэг дөнгөж сайхан батлагдсан шинэ хуулийн талаар танилцуулъя. За хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль бол за хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол эрхийг нь одоо маш тодорхой зааж өгч за иргэдийг ялуурлан гадуурхахгүй байх нөхцөлийг хангаж өгсөн ийм хууль гарсан байгаа. За энэ хууль маань одоо намрын чуулганы хамгийн төгсгөлд бол батлагдсан. За яг одоо өнөөдрийн чуулганаар эрц бүрдэнгүүт
энэ хуулийн маань эцсийн найруулгыг сонсох үйл ажиллагаа явагдана. Эцсийн найруулга сонссноор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэвлэгдэн гарч хэвлэгдэн гарснаар хүчин төгөлдөр болох нөхцөл нь бүрдэх юм аа. За одоо яг бидний эрцийг хүлээж байгаа энэ хууль бол өмнөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан хуулиас юугаараа ялгаатай вэ гэхээр өмнөх хууль бол халамжийн тухай хуулиуд байсан дандаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол бусдын халамжинд байх ёстой, асрамжинд байх ёстой, гэртээ байх ёстой, нийгэм рүү тэгж гарах ёсгүй юм шиг тийм үзэл баримлал төр суурилсан ийм хуулиуд байсан. За одоогийн энэ хууль бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол нийгэм рүү гарах ёстой, чөлөөтэй зорчих хэрэгтэй, хаанч очсон тэр хүмүүс тохирсон үйлчилгээ тохирох хэрэглэгдэхүүн байх ёстой, нийгмийн болон эдийн засгийн соёлын бүх үйл ажиллагаанд чөлөөтэй оролцож бие дааж амьдрах хэрэгтэй гэдэг энэ эрхэн дээр нь суурилсан хууль байгаа. Тийм ч учраас энэ эрхээ эдлэгт нь нийгмээс саад учруулж байгаа зүйлийг аль болохоор арилгахад чиглэсэн бүлгүүттэй. За наад зах нь жишээлбэл хэвлэл мэдээллийн байгууллагад хамгийн хамаатай хэсгийг дурдж ярихад хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах хэрэгтэй. Жишээлбэл дүлийн иргэд бол дохионы хэлээр мэдээлэл авах хэрэгтэй, эсвэл уншаад мэдээлэл авах хэрэгтэй. Ийм учраас жишээлбэл хэвлэл мэдээллийн байгууллага нийгэмд иргэн болгонд хүрэх ёстой чухал мэдээллийг хүргэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэр мэдээллийг заавал хүргэх үүрэг хүлээж байгаа. За ийм учраас эсвэл дохионы хэлээр орчуулагч давхар мэдээнийхээ хажуугаар явуулах, эсвэл үгийг текстээр гаргах ч гэдэг юм уу тий. Жишээлбэл иймэрхүү зүйлүүд бүх мэдээлэл авах эрх, хөдөлмөрлөх эрх, суралцах эрх, эрүүл мэндийг хамгаалуулах энэ бүх зүйлүүд бол эрх гэдэг утгаараа орсон байгаа. Тийм ч учраас бусдын эрхийг яавал зөрчих гээд байх вэ? Юуг ялгарлан гадуурхалт гэж үзэх вэ гэдэг энэ хуулийн дээр бол маш дэлгэрэнгүй оруулсан байгаа. За жишээлбэл хөдөлмөрлөх эрхийг яавал ялгарлан гадуурхалт гэж үзэх вэ гэдэг дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрны сонгон шалгаруулалтанд оруулахаас татгалзуул ялгарлан гадуурхалт гэж үзнэ. За сонгон шалгаруулалт тэнцсэн иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь юм уу эсвэл гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг гэдгээр нь хүнийг ажилд авахаас татгалзуул бас ялгарлан гадуурхалт гэж үзнэ. За мөн хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохирох хэрэглэгдэхүүнээр нь хангахгүй байх ч гэдэг юм уу, албан тушаалд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь дэвшүүлэхгүй байх ч гэдэг юм уу, ийм байдал нь өөрөө бас ялгарлан гадуурхалт гэж үзнэ гэдэг маш дэлгэрэнгүй заасан байгаа. За заас сурчлагын хувьд гэвэл хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах тийм ээ, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэний гишүүнтэй гэр бүлийг нь бас элдвээр илэглэж доромжлох нь ялгарлан гадуурхалт гэж үзэж байгаа. За энийг бол манай соёл урлагийн байгууллагууд тэр урлагийн бүтээл бүтээх хүний шашин шүтлэг дээр суурлаад хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй битээ ойрт морт гэх мэт янз бүрийн ламнаар зөвлөгөө өгдөг. Энэ зүйл бол бүгд хуулиар ялгарлан гадуурхалт гэж албан ёсоор тооцогдож байгаа гэдгийг маш дэлгэрэнгүй энэ хуулийн дээр оруулсан байгаа. За ингээ хуулийн дээр бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжийн ямар арга хэмжээнд хамруулах уу? Ямар зүйлийг төрөөс дэмжих үү? За өөрсдийнх нь бие дааж амьдрахыг төрөөс яаж дэмжих үү? Хөдөлмөрлөх, сурах эрхийг нь төрөөс яаж дэмжих үү? Орон сууц дэд бүтцээр яаж хангах вэ гэдэг орсон байгаа. За дэд бүтцийн хувьд гэх юм бол байгууллага аж ахуйн нэгж болгон хөгжлийн бэрхшээлтэй хүний өмнө үүрэг хүлээж байгаа. Ямар үүрэг хүлээж байгаа вэ гэхээр ядахтал тэр байгууллага руу орох шатыг бэлтгэх. Тэр хүн орлоо гэхэд бие засагч орлон тэрэгцэртэй хүн тойрч орж болох ус байх. За хараагүй хүн орлоо гэхэд хөтөж нохоотойгоо орж болдог байх гэх мэтийн янз бүрийн тэр хүнийг чөлөөтэй зорчих эрхийг нь хангасан дэд бүтцийн өөрчлөлтүүдийг дистрата хийнэ гэж хуулийн дээр орсон байгаа. Тэгэхээр зэрэг энэ хууль бол шууд энгийн журмаар хүчин төгөлдөр болж эхэлнэ. Байгууллага аж ахуй нэгж болгон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар ямар арга хэмжээ авах талаараа дистрата төлөвлөгөө гаргах үүрэгтэй байгаа. Тэгэхээр зэрэг ганцхан жилийн дотор мөнгө нь хүрэлцэхгүй байж болно тэр байгууллагад байшин барилгаа өөрчлөхөд. Гэхдээ дистратагаар хэдэн жилийн дотор байгууллага аж ахуй нэгж тэр байр савн болон орчин дэд бүтц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болох вэ гэдэг дээр төлөвлөгөөгөө хийж хөрөнгө оруулалтад дистрата иш оруулна гэдэг ийм үүрэг хүлээж байгаа. Үүний зэрэгцээгээр халамжийн агуулга бол жоохон өргөсөж байгаа. Жишээлбэл урд нь бол халамжийг үзүүлэхдээ зөвхөн сар тутмын асрах мөнгийг тооцдог байсан. Эсвэл нэг үн төлбөргүй нийтийн тээврээр зорчих хэсгийг бол тооцдог байсан. Одоо бол нэмж бас юу орж байгаа вэхээр хараагүй иргэнд 9 жил тутамд нэг удаа хөтөж нохоо авахт нь төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж тэгж орж байгаа. За мөн
нуруу нугасны гэмтэл, арцагны одоо гэмтэлтэй хүмүүст жишээлбэл ариун цэвэр эрүүл ахуйн хэрэгслийг төрөөс одоо дэмжиж хангалтсаж өгнө гэх мэтийн заалтууд бол нэмж орсон байгаа. Өөрөөр хэлбэл юу гэж орсон бэ гэхээр хөгжлийн бэрхшээлийн төрөл болгонд тохирсон тэдгээрийн одоо амин чухал эрхийг хамгаалсан ийм одоо эрхийг хамгаалахад нь тусалсан халамжийн зохих заалтуудыг нэмж оруулсан. За гэхдээ хамгийн гол нь энэ хууль хэрэгжих одоо үндэс нь юу вэ гэхээр байгууллага аж ахуй нэгж одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцаж байгаа субъект болгон тодорхой хэмжээний төлөвлөгөө гаргаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахад бүгд оролцож байж энэ хууль хэрэгжинэ гэсэн ийм үзэл санаатай хууль байгаа. Тэгэхээр хүүхдийн эрх, хүүхд хамгааллын тухай хууль бол энэ одоо тусгай онцгой хууль учраас бид иргэдээс санал авах ажлыг орон даяар зохион байгуулсан. Нийт 24600 санал ирсэн бол манай парламентын түүхэнд хамгийн өндөр одоо санал авсан ийм хууль болж чадсан байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар өнөөдөр хүүхэд хамгааллын үйлчилгээ бол олон улсын жишигт нийцсэн хөгжих ийм эрх зүйн орчин бүрдсэн байгаа. За хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллага хуулийн этгээд иргэд гэр бүлийн үүрэг оролцоог бол нэмэгдүүлж өгсөн. За хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг бол чангатгсан. За эрүүгийн хууль, зөрчлийн хууль, бусад одоо хууль тогтоомжоор бол энийг нэлээд наривчилж тусгаж өгсөн. За өмнө нь одоо нэлээд дутагдaltaй байсан салбар хоорондын одоо бэрхшээл байсан үйл ажиллагаа явуулахад тэрийг бол хамтарсан баг байгуулж шийдэхээр ингэж хамтарсан багийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй оруулж өгсөн. За нэг шинэ нэр томьёо бол хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг шинээр одоо ийм байцаагчтай болно. Бид Монгол улсад олон чиг үүрэг бүхий улсын байцаагчид байдаг. Гэтэл хүүхдийн эрхэн зөрчигдөж байхад энэ дээр одоо энэ чиглэлээр ажилладаг чиг үүрэг бүхий улсын байцаагчид байгаагүй. Одоо шинээр энэ улсын байцаагчд бол бий болно. За манай сэтгүүлч сүүлийн үед их асууж байгаа нь өвөл хаврын морин уралдааны асуудлыг асууж байгаа. Тэгэхээр шинэ хуулиар бол энэ өвөл хаврын морин уралдаан бол хүүхэд унах нь бол хориглоно. Яагаад тэгэхээр бид бол энийг судалгаан дээр үндэслсэн энэ хууль зүйн ухааны доктор гүн бэлгээр ахлуулсан судлаачдын баг одоо энэ морин уралдааны талаар судалгаа авахд бол 1800 оноос хойш судалгаан дээр ер нь энэ бол өвөл хавар бол уралдаж байгаагүй голцоо 5-8 дугаар сард уралдаж байсан нь одоо ногтлогдсон байгаа архивын олон байранд бичгээр. Тийм учраас 5-8 дугаар сард одоо уралдаан явуулах нь манай үнэхээр одоо уламжилт ёсонд нийцэх юм а гэж одоо үзэж байгаа. За мөн одоо сая энэ хуультай холбогдуулж хөдөлмөрийн сайдын тушаал гарсан байгаа. За энэ дээр бол насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт гарахад энд 11 сараас 5 сарын 1-ний хооронд одоо хүүхдийг морин уралдаанд оролцуулахыг одоо хориглосон энэ жагсаалтанд бол орсон байгаа. За бид сая эрүүгийн хууль, зөрчлийн хуулиудад бүх шаардлагатай одоо зүйлүүдийг оруулсан. Одоо гэр бүлийн хүч хэрхийллийн хууль, гэр бүлийн тухай хуульд бол бас хүүхдийн хамгааллын одоо холбоотой заалтууд бол бүгд одоо ороод явагдана. За миний хувьд бол боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын ороонд харьяалагдж ажилладаг гишүүний хувьд бол 3 ажлын хэсгийг ахалж ажилласан. За эндээс 2 нь бол батлагдсан, 1 нь хэлэлцүүлгийн шатанд байгаа. За батлагдсан хуульгүй хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулсан байгаа. За энэ хууль батлагдсанаар бол нэг гэр бүлийн одоо тэтгэвэр авч байсан Ахмадын аль нэг нь ертөнцийн мөнгө хүсийг үзүүлэхэд тухайн хүний одоо авч байсан тэтгэврийн 20-оос доош хувийг үлдэж байгаа хүнд нь олох ийм одоо боломж бүрдсэн байгаа. За дараагийн одоо хууль бол эрүүл ахуйн тухай хуулийг ажлын хэсгийг ахалж батлуулсан байгаа. За энэ хуулийн дээр бол одоо ер нь эрүүл ахуйн одоо тавигдах бүх шаардлагуудыг илүү тодорхой болгосон. За үнэлгээ хяналтыг тодорхой болгосон. Хариуцлагыг бас тодорхой болгосон. За ингэснээр бол одоо энэ бол Монгол улсын үндсэн хуульд одоо монгол хүн одоо эрүүл орчинд бол амьдрах, аж төрөх ёстой гэсэн тэр одоо хуулийн одоо баталгааг бол одоо эрх зүйн хувьд бол илүү тодорхой болгосноор ач холбогдолтой боллоо гэж байгаа. За дараагийн одоо ахалж байгаа ажлын хэсэг бол одоо боловсролын тухай багц хуульд өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж байгаа. За энэ хууль бол анхны хэлэлцүүлгийн шатанд байна. Үндсэндээ бол одоо батлагдах шатандаа байж байгаа.
За энэ ээж тушуулганаар батлах одоо асуудлын жагсаалтанд орсон байна. За энэ хуулийн дээр бол гол асуудал юу гэх зэрэг ихтэй сургуулийн одоо бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулт илүү тодорхой орж байгаа. За дээр нь одоо хөдөөгийн малчтын одоо хүүхэд 6 наснаас сургуульд ирсэж орсноосоо болоод бас одоо зарим талын бэрхшээл гарч байгаа. Ягаад гэвэл зэрэг хөдөөгийн 6 настай хүүхдийн одоо байранд амьдрах орчин нөхцөл бүрдөөг байгаа. За тэндээсээ шалтгаалаад хөдөөгийн малчин өрх бол одоо 2 хуваагдж эхнэр нөхрийн аль нэг нь одоо сумын төвд амьдрах за үлдэж байгаа хүн нь бол мал дээр одоо байх. Эсвэл одоо ахмад наснууд нь мал дээр үлдэж залуучууд нь сумын төв рүү орох ийм одоо хандлага өөрчлөлт гарч байгаа. Энэтэй холбоотойгоор бид бол энэ хуулийн дээр бол сургуулийн зөвлөл гэж байдаг. Тэр сургуулийн зөвлөл нь бол эцгийнх нь хүүхдээ 6 настай юм уу 7 настай оруулах талаар өргөдөл гаргах юм бол сургуулийн зөвлөл нь бол одоо хэлэлцээд сургуулийн захиргаанд энэ асуудлыг тавь шийдвэрлэх ийм асуудал явж байгаа. За дээр нь бол одоо хөдөөгийн хүүхдүүдийн одоо сургалтын хувьсах зардлыг одоо аймгийн төвийн сургуулиас илүү хэмжээгээр нэмэгдүүлж олох ихтгэл зүрээр одоо зохицуулах ийм одоо чухал зохицуултууд явж байгаа. За баярлалаа. Ялангуяа 2000 оноос хойш 15 жилийн дараа Монголын улаан загалмайн нийгэмлэг эрх зүйн байдлын тухай хууль шинжилсэн найруулгаар орж ирсэн. Энэ хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Нэгс нь улаан загалмайн нийгэмлэг Монголын төртэй хэрхэн харилцаа хамтын ажиллагаа эрх зүйн зохицуултыг хэрхэн хийх вэ? Ер нь улаан загалмайн нийгэмлэлээс төрийн өмнө ямар үүрэг хүлээж ажиллахын хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө тусалж нэмэлт хүч уулзлах ажиллах чиглэлээр нэлээд олон шин зүйлүүдийг тодорхойлж оруулсан. Хүний амнаас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд улаан загалмайн нийгэмлэг Женевийн конвенц нэмэлт протоколуудтай уялдуулж үндснийхээ эрх зүйн орчнуудыг бас шинжилсэн гэж хэлж болно. Ялангуяа улаан загалмаа олон улсын улаан загалмайн нийгэмлэг улаан хавирган сар нийгэмлэгийн хөдөлгөөнөөс гардаг энэ гол протокол нэмэлт өөрчлөлтүүдтэй бид нар бас энэ хуулиа шинжилж янзлсан. Ингэснээр бол Монгол улаан загалмайн нийгэмлэг хүмүүнлэгийн чиглэлээр ялангуяа одоо 106 болохоос эхлүүлээд олон асуудалд засгийн газартайгаа хамтарч ажиллах эрх зүйн хүрээнд санхүүгийн болон бусад чиглэлээр хамтарч ажиллахын боломжуудыг энэ одоо хуулийн хүрээнд гаргаж өгснөөрөө энэ удаагийн Монгол улаан загалмайн нийгэмлэг эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгууд нэлээд ашиг өгтөлтэй гэж бид үзэж байгаа. За энэ хууль бол батлагдаж мөрдөж эхлээд байгаа. За дараагийн нэг гол хууль бол энэ удаагийн чуулганы хугацаанд нийгмийн даатгалын сангаас олох дэвтэр хэмжээнд хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бас батллаа. Энэ хуулийн төсөл бол бас нэлээд олон жил яригдсан. Өмнө нь бол мал аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа малчид 1 жил ажилласан жилийг 1.6 жилээр явахаар ийм төсөл орж ирсэн. Дараа нь Бацаг төгшин бид нар энэ 6 гишүүн баха тий өргөн бариад Бацаг төгшин Бака гишүүн бид нар 1.6 жилээ бол 2 намын зүгээс бас ярилцж байгаад өнөөгийн одоо санхүү хөрөнгө боломж дээр 1.2 жилээр тооцъё. Одоо нэгснээ мал аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа малчин 1 жил ажилласан жилийн тэтгэврт гарах үед бол 1.2 жилээр тооцохоор ийм хуулийн төслийг батлагдлаа. Би бол цаашдаа энэ малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг жилд 2 удаа улирал бүрээр биш, жилд 2 удаа төлөвлөдөг хуулийн төслүүдийг бас өргөн баригдсан байгаа. Энэ хууль гарснараа энэ дараагийн хуулиуд бол хилцүүлгийн шатанд орох байхаа гэж найдаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн одоо юуны хүрээнд яригдсан олон хуулийн төслүүд бол бас Сөүрэлт Монгол Ардын намын бүлгээс бас идэвхтэй оролцож ажлын хэсэгт орж санал бодлоо солилцсныг энэ төвшөндөөс тэмдэглээ хэлье. Баярлалаа.